Сайн байцгаана уу амьдөгчдөө. Та бүхэндээ шинэ өглөөний мэндийг хүргэе. Та бүхэн маань сайхан амарцгаасан уу? За бүгд хамтдаа энэ өглөө эзний үгийг хүлээн авцгаая. Тэг хамтдаа залбирая. Хайртай их эзэн минь бид таних өмнөр чинь таны бидэн зөвшөөрч байгаа шинэ өглөөний төлөө танд баярлалаа. Эзэн Есүсээ тэгээд та өөрийнхөө үгийг бидэнд бас айлтгуултугай. Их эзэн Есүс таны нэрээр гойн залбирлаа. Амен. За энэ 7 өдрийн турш бүгдээрээ Христтэй хамт амар тайван амьдрах гэдэг сэдвийн хүрээнд эзнийг хүлээж авч байгаа. Тэгээ өчтөр бүгдээрээ санхүүгийн талбар дээр амжиргааны талбар дээр эзэнт найдацгаая, Есүс найдацгаая, түнд итгэцгээе. Яг тэгвэл Есүс бидэнд юу хэрэгцээтэй байгааг хамгийн сайн мэддэг бурхан юм аа. Харин түнд итгэж найдахыг бүгдээрээ сонгоцгоё гэдэг эзнийг хүлээж авсан. Өнөөдөр бүгдээрээ хамтдаа бидний бие махбод болон бидний сэтгэл зүйн эрүүл мэндийг бурхан бас мэдж байгаа. Тэгээд хэрвээ бидний бие махбод өвдсөн байгаа бол бидний сэтгэл зүй бас өвдсөн байгаа бол эрүүл биш байгаа бол бас эзэнт найдаж өвдөлт тундаа бас Христтэй хамт амар тайван амьдарцгаая гэдэг сэдвийн хүрээнд эзнийг хүлээж авцгаая. За Матай номын 11-р бүлгийн 28 дугаар ишлэгийг би та бүхэнд уншиж өгье. Матай 11:28. Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үрсэн бүгдээ над дээр ир би та нарыг амраая гэжэлсэн. За би дахиад уншия. Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үрсэн бүгдээ над дээр ир би та нарыг амраая гэж. За бидний эзэн бол бидний өвдөж, зовж байгаа, шаналж байгаа бүгдийг мэдж байгаа. Бидний бие махбодын өвчмөдөө юу болж байна, хаана ямар хэрэгтэн юу өвдөд байгаа, ямар зовиртой байгаа, хэрэг өвдөлт мэдэрч байгаа гэдгийг бүгдийг мэдж байгаа. Бидний сэтгэл зүйч гэсэн мэдж байгаа. Бидний сэтгэл санааны байдлыг, бидний сэтгэл санааны тогтворгүй байдлыг мэдж байгаа. Юунаас айж, юунаас төгшөж, юунаас юунд эргэлзэж, бас юунд тийм ямар үйл явдал, ямар түүхээс болж хинтээ уулзахаараа сэтгэл зүйн хувьд тогтворгүй болж байгаа гэдгийг маш сайн мэдж байгаа. Тийм учраас эзэн юу гэж хэлж байгаа нэхээр хүнд дарамт үүрсэн, ачаа дарамттай хүмүүсээ бүгд над руу ирээ. Тэгээд харин юу гэсэн мэр би та нарыг амраая гэжэлсэн. Амраая гэжэлсэн. Бидний бурхан үнэхээр бидний бие махбодын хувьд сэтгэл зүйч гэсэн амраахыг хүсдэг. Тэр бурхан. Тэр бүгдээрээ энэ өвдөлт, шанал дундаа, өвдөлтийн зовир дундаа бүгдээрээ ингээд хин нэгэн хүнийг эсвэл ямар нэгэн тэр буруутныг хайх биш. Юунаас болчих вэ гэдэг шалтгааныг хайхаас илүүтэйгээр мэдээж хайх ёстой. Бид нар эрүүл болохын тулд хичээх ёстой. Эмнэлгээр явах ёстой, ангаах хонор явах ёстой. Гэхдээ үүнээс илүүтэйгээр бүгдээрээ эзэнд илүү их найдахыг сонгоцгоё гэж. Амен. Тэгээд 1800 онд бас амьдарч байсан 19-р зуунд амьдарч байсан Америкт Нью-Йоркт үйлчлэл хийжсэн нэг алдартай хүн байгаа. За энэ алдартай хүн бол Фани гэдэг нэртэй хүн байгаа. Тэгээ энэ хүн хараагүй төрөхдөө нэг эмчтрийн буруутай үйл ажиллагаанаас буруугаас болоод ингээд хоёр нод ингээд бүрэн хараагүй болсон тийм хүн. Тэгээд 44 наснда Христэд итгэсэн. Тэгээд ойролцоогоор нэг 8-9 мянган тийм магтаалын дуу зохиосон тийм хүн баг. Тэгээ энэ хүн юу гэж хэлсэн бэ гэхээр Христэд итгэснийхэн дараа олон хүмүүс энэ хүнээс тэгж асуусан. 44 наснда нийлэн хожуу итгэсэн байна тийм. Олон хүмүүс ингэж асуусан. Чи бурханд гомдлж байна уу гэж асуусан. Чи бурханд гомдлж байна уу? Чамайг юм хараагүй болгосон гэж. Чи чамайг төрөхөд чинь ингээд эмчнэрийн буруутай үйл ажиллагаанаас болоод чи ингээд хараагүй болцсон. Чи бурханд гомдож байна уу? Харамсаж байна уу гэж. Харин энэ хүн юу гэж хариулсан бэ? Би юусоо гомдоогүй, харамсаагүй. Харин ч миний энэ амьдралын энэ мөнх бус амьдралд дуусаад эзэн Есүс Христтэй уулзах тэр үед миний хамгийн анхны харах тэр нэгэн бол Есүс Христ байх болно гэж хэлсэн. Тийм учраас би баярх өөртөө байгаа. Миний хамгийн анхны харах хүн бол Есүс Христ гэдэгт би баярлж байна гэж. Тэр энэ хүн ингээд нэг хараагүй учраас тэр аливаа зүйлийг харж чадахгүй байгаа, ертөнцийг харж чадахгүй байгаа байдалтай гутраагүй, шаналаагүй, бас бурхны буруутгаагүй. Эсвэл энэ хүн ингээд гайхамшиг болоод хоёр нууд нь хараа орохгүй байсан ч гэсэн энэ хүний дотор юу амар тайван болгож ирсэн бэхээр Христэд итгэсэн итгэл Христ надтай хамт байгаа. Христ намайг ийм ч гэсэн хайрлсан хэвээр, удирдсан хэвээр, бас ашигласан хэвээр байгаа гэдэг итгэл нь түүнийг амар тайван болгож ирсэн гэж. Тэгэхээр хэрвээ та бидний бие махбод өвчтэй, зовлонтой, зовиортой, идэхгүй олон жил явж байгаа, сэтгэл зүй өвдөж гисэн тогтворгүй байдалтай олон жил урт хугацаанд явж байгаа бол битгий шаналаарай, битгий буруутныг хайгаарай, бурхныг битгий буруутгаарай, бусдыг битгий буруутгаарай. За мэдээж хин нэгэн хүнд хариуцлага өөрөлдөх тал дээр бол арай өөр юм ярьж болно. Гэхдээ бид нар өөрсдийгөө бурханд даатгаж харин энэ нөхцөл байдал дундаа энэ өвчтөй зовлонтой зовир дундаа бурханд илүү их найдаж бурхны амар тайван дотор амьдрахыг сонгоцгоё ах дүүсээ.
Амен. Тэгээд бүгд хамтдаа залбирцгаая. Тэгээд Бурхан биднийг ямар их өвдөж, ямар их шаналж байгааг, ямар их зовиртой байгааг бүгдийг сайн мэдж байгаа шүү. Тэгэхээр Бурханаас ирэх тэр амар тайван Христтэй хамт тэр ирэх тэр амар тайвныг бүгдээрээ хүртэж амдарцгаая. Залбирая бүгдээрээ. Хайр та минь танд баярлалаа. Тэгээд бидний амьдралын өдөр хоногуд танаар зөвшөөрөгдсөн учраас бид олон зүйлсийг хүртэж бас амсаж амдарч байгаа лээ. Эзэн тэгээд бид бие махбодын өвчин, бид бие махбодын зовир, сэтгэл зүйн докторгүй байдал, сэтгэл зүйн эрүүл бус байдлаа таны мотор даатгаж байна. Учир нь та өөрөө өгөн тэлхтэй хүнд дарамт үрсэн ачаа дарамттай хүмүүсээ бүгд над руу ир би та нарыг амраая гэж хэлсэн. Эзэн танаас бид амралтыг гон залбирч байна. Эзэн та биднийг амрааж өгөөч. Бид өвдөж байгаа ч гэсэн, бид хэцүү байгаа ч гэсэн таны дотор амар тайван баймаар байна эзэн минь. Тантай хамт амар тайван өдрүүдийг туулмаар байна. Бидний амар тайвны Бурхан бол та билээ. Баярлалаа Иесус. Эзэн Иесус таны нэрээр даатхан залбирлаа. Амен.